За сайн байцгаана уу? Хүчлээрээ цовингийн жор орсон энэ удаа гоё десертны ми өөрийнхөө хийх дуртай хамгийн манай гэрийнхний бас хамгийн идэх дуртай гоё тортны жор оруулъя гэж бодлоо. Мексик гаралтай торт юм билээ. Tres Leches гэдэг нэртэй. Tres Leches-ийн жор харж агаад хэд хэдийг туршиж үзээд тэгээ жүүн маань гэсэн нэг жорталцсан. Тэгээ тэрийгээ та нарт зааж өгье гэж бодлоо. Ажиллагаа багтаа мөрчлөө бүр тасархай торт. Тэгээд зааж өгье. Аав нэг бити 10 22 аав 3 гэдэггүй юм. За хамгийн ихний алхам бол 100 халам 180 градус дээр дараасан. Тэгээд тасалгааны температуртээс өндөр хэрэглэнэ. Цагаан шараар нь ялгана. Тэгээд цагаанда шар оруулахгүй байх нь амар чухал шүү. Тэгэхгүй бол бүтлгүүдэх магадaltaй. За ингээд тортныхоо орцуудыг грамлаа сайхан бэлдэнэ. Грам байхгүй бас нөгөө аягны measurement төр ч гэсэн болно. Би доор description нийслэгт оруулчихъя. Тэгээ би энэ жорыг ер нь нэг Америк сайтаас харж ирсэн байхгүй. Тэгээ Америк сайтн дээр нэг аяг шугар буюу 200 г сахар гэд бичсэн мэсэн. Гэхдээ ер нь ямар нэг Америк жорноос сахарыг нэг 20-30 г хасчихад ямар ч гэмгүй бүртгэх бол эднээс ч бүр амар сахар ирэлдэг. Хэтэрхий чихэрлэг байдаг. За дараагийн алхам бол амар чухал энэ хэрглэж байгаа төмпөн шанаг миксерний хушуу гэд бүх юм ингээд тусалж уцгүй байх хэвээр. Тэгэхгүй бол өндөгч нь агай гоё зурагдахгүй, гоё хөвсөхгүй, бүтлгүүдэх бас магадaltaй. Тэгээ 5 ширхэг өндөгний шар дээрээ сахарныхаа 3/2-ыг хийгээд ингээд сайн миксертэнд ингээд нэлээд сайхан цайвар шаргал өтгөн болтон. Тэгээ гар миксерээр ингээд миксертэй гарахаас өвднөө. Гоё станд миксерт олох юмсан. Удахгүй төсөөдөр болгож байгаа. Тэгээ гоё станд миксер биелүүлж болно шүү. Миксернийхээ урдыг багаар дэвшүүлсээр агаад нэг ойролцоогоор 5 минут миксер тэгээд гар марчин салж унахаа шахаад миксерж идэл ийм сайхан өтгөн болно. Тэгээд өндөгний шарынхаа зурмаг дээр ванила экстракта хийн. Уул нь бол халбаар хэмжиж хийх хэрэгтэй байгаа. Тэгтээ энэ хүн жоохон залхуураа шүү таглагаар хийчих шиг боллоо. За дараагийн алхам нь өндөрний цагаанаас цагаан сахартайгаа миксердэнэ. Тэгээ бас энэ саванда ямар ч тусал усгүй миксернийх нь хошууж гэсэн ямар тусал усгүй байх нь амар чухал. Тэгээд энэ өндөрний цагаан дээр чимэх давс хийгээд өгнө. Ингэснээр өндөрний цагаан ч амар гоё бэхжээд хөвсөйсөн сайхан болно. Үлдсэн сахараа өндөрнийхөө цагаан руу 3 хуваагаад хийн. Энэ өндөрний цагаан чи хэр сайн хөвсөйхөө энэ жорны бүр хамгийн гол төлхөр ахгүй юу? Өндөнөө тасалгааны температурт ойлгож агаад шар аруулахгүй, усгүй, хурдаа зөв тааруулаад ингэж гоё миксердэх юм бол ийм гоё болно. Харж байна уу та нар? Тэгээд ойролцоогоор бас нэг 5-аас 7 минут миксердээд иймэрхүү хатуу болох хэрэгтэй. Дараагийн алхам нөгөө өндөгний шар дээрээ гурил болон бейкинг паверийнхаа миксийг багаар хутгаж хийж өгнө. Тэгээд бас сүүгээ хажуугаар нь хийгээд ээлжлээд 2-3 хуваагаад хийх юм. За ингээд өндөгний шартай гуралтай зурмага өндөгнийхээ цагаантай зурмагтайгаа ойлгохтой. Эхлээд өндөгнийхээ шарлууга цагааныгаа жоохон хийж жоохон шингэлж агаад за би нэг амтрал үтсэн энэ листэ харуулж байгаа шиг байна. Миний ер нь бүх бейкинг юмнуудыг амтрал үтсэн байдаг л да. Би бас сая нэг амарлаг сүртэй лайф хак сурсан харуулж байгаа шиг байна. Ингээ бейкинг цаас ингээд багтахгүй хэлбэр орохгүй хамаар жоохон орж жагаад ингээ оруулж байгаа ийм гоё таарчдаг гэл гайхуулж байгаа шиг байна даа. Тэгээ сайхан мэдээж арчин ус байх хэсгүй. За дараагийн алхам нь бас амар чухал алхмууд нэг өндөгний шартай миксрээ жоохон цагаантай холсон зурмага цагаан руугаа бүгдийг хийн. Тэгээд ингээд ийм спачулагаа эрзэнэн силиконын утгуураар ингээд зөөлөн утгаж өгөөд иймэрхүү болох хэвээр.
За ингээд уржил шалуулсан 180 градусын цоохондоо ингээд орлоо доо миний хөрхөн торт. Тэгээ цаг нь болоод кексээ болсон өгөөг шалгах хамгийн гоё арга бол хуруугаараа ингэж дарна. Ямар бонгороо. Тэгээ кекс нэгээ буцаж гарч ирэх юм бол ер нь болцсон гэсэн үг. За тэгээ кексээ хуржих хооронд нэг кексэнд орох хамгийн гол шингэн зурмага сүүн зурмага бэлтэн. За тэгээд энэ зурмагны хамгийн гол орцсон миний бодлоор юм молоко амар гоё хостой гоё яг жинхэнэ молоко. Тэгээд сүүн крем, тэгээд сүү, тэгээд жоохон ваниль. Тэгэл бол амархан маа. Кекс мань сайхан хөрсөн байгаа болохоор энэ калкин цааснаас нь салгаад дараагийн миний хамгийн дуртай хэсэг рүү явцгаая. Биш хийцгээе. Гэхдээ энэ хэсгийг ер нь трипофобиатай хүмүүс үзээд димий байх гэж бодож байна. Ингэж сайхан жижигхэн хөөрхөн нөхнүүд бэлтэж өгж байгаа нөгөө шингэн зурмнууд нь ороод кекснийхэн тэнүүгээр сайхан тархаад жигдгэн тархаад амар гоё л. Гарсан хөөрхөн жижигхэн нөхнүүдтэй сүүн зурмаа ингээд халбагаар багаар жигдгэн тараагаад хийдэг нь. Сүүн төшөөгөө орно шингэчихэж байгаа байхгүй юу? Энэ нөхөн. Тийм, тэгээ гоё амттай болтой шүү дээ. Тэгээд крем. Тэр туртай юу? Зөндөө крем хийгээд одоо ингээд хөрчин дээд нь жоохон байлгаж байгаа дараа нөгөө нэг крем ойл бэлээ төрхөөд тэгээд тийм. Тэгээд крем төрхөөд дээр нь гоё гүзэл цэнгийгээ тавиад тэгээ гоё дээ шүү дээ. Тэр гоё дээ заяа. Хит ахоо ингээд төсөө дэвэр шахт. Аав нэг бити. Арой. Хоёр идэлтэй. Энэ аваад. Торт мань хөрөвчөндөө амраад одоо ерөөхдөө бэлэн болж байгаа болохоор чимэглэх процесс руу бэлдээ. Тэгээд сүн крем миксерт нь дээр нь сахар, уулын сахараа халбаар авах хэрэгтэй. Энэ хүн жоохон залхуур алга гараараа хийж байгаа л харагдана. Сүн крем хэр чихэрлэг байлгамаар байгаагаад явцын дундад амтлаад нэмэхээр бол нэмээд тэгээ явч болон багаар нэмж аваад. Нэг хөөх ингээд хамт торт морт ихээр бүр сэтгэл нь хөөрөөд ингээд ээж үнсээд чихэн таартай шүү гэж шивнж байгааг нь хараа. За одоо энэ хэсэг бас амар чухал сүн крем чи ингээд амар хурдан ээжчих гэдэг. Иймэрхүү өтгөн болоод ирэхээр ер нь хурдаа амар баасгаад маш болгоомжтойгоор миксэрж жагаад иймэрхүү болоод ирэхээр ер нь л зогсоохгүй бол ээжчих магадaltaй нэг иймэрхүү өтгөн байхад яг болно. Inda, yummy cake, monkey day, jump, jump. Яаж гэсэн харсан заяа ингэж тавих юм. Ийм хоёр бүзэлцэг авлаа. Ингэж тавилаа. Чи зарим тавьсан ч болно.
байсан ч үгүй. Тэгэхээр навчаад тавилаа. Нэгэн berry гэжлээ. Ой мундаг. Ой, so great. Wow, so pretty. So great. Ороод байгаа юм. Удаа. Ба. Ямар гоё бэ? Энэ бурхан минь гэж. Анаад наасаа бодох юм. Би нэг кинийг авдаг. Тийм бэ. Би Аяа. Аюу. Яасан. Дайсан аяасаа дэрийг хана. Энэ тортыг бүр нэрээ та заавал хийж идэрэй гэж гуйж юм. За хэрвээ энэ тортыг минь бас жорийн дагаж хийх юм бол та бас гадар зураг явуулаарай. Би бас хараад баярлээ. Үнэхээр гоё авдаг бүр. What a nice tort. Үдчингээ болов. Зэт хараа. Би чамд дэс амсуулчих. Эс наапныг амсуулах. Ата нэгийг урахуулсан Чи байна. чохгүй. Юу нэ? Хэн ахгүй. Яаж байгаа? Дээрийн нөгөө нэг сороочтойгоо дахиад явчих ш. Түн амсуулчих чи. Яа. Ямар вэ? Намайг ууж. Үнэр цаавч. Би ямар байна? Гоё наа гоё. Наач нь хараа. Хангалттай байна. Хангалттай байна. Гоё байна. Wonderful үнсэл. Миний YouTube channel subscribe дараа, like дараа, гоё сэтгэлдээ үзэж байгаа хүмүүстээ маш их баярлалаа.